За нүднэн энэ хотосхны эргэцэн байдлын тухай хууль орж иход нь би эсэргүүцэжсэн. Ер нь бол Монгол улс өргөн удам нутагта хүн ам цөөхөн ийм улсад бол яг энэ төвийн бүс тойруулаад маш их олон хот байгуулна гэдэг бол төвлөрлийг хит бий болгох ийм одоо эрсдэлтэй. Тэгээ дүүрэг болгоныг хот болгох чинь. Тэгээ эндээ хөрөнгө оруулалтаа илүү сайн тавиад явахтаар эндхийн одоо үйлчлэгээ сайжраад ийшээ хүмүүс одоо бүх зүйлээ одоо үзүүлэх гэж, эмнэлэгт үзүүлэх гэж, сургууль сурах гэж бүгдээр ирцгэх байхгүй. Тэгээ өнгөрсөн жил жишээ нь одоо 2024 онд хотын төсөв бол нийтдээ 3.3 их найд төгрөгийн зардалтай байсан бол төсөвтэй байсан бол одоо энэ жил 6 их найд болж байгаа. Тэгээ энэ хэрээр энд хөрөнгө оруулалтууд бий болно. Энэ хэрээр энд одоо бүх төрлийн үйлчлэгээ улам сайжирна гэсэн үг. Тэгэхээр энд ийшээ хүмүүс бүгдээр хөдөө орон нутгад байгаа тэр бүх хүмүүс бүгдээр энд ирж үйлчлэгээ авах тоолнд тэр нөгөө нэг төвжрэл утаа энэ чинь бүгдээрээ л хэврээ байна. Ийшээ шилжиж ирэх шилжилт хөдөлгөөн улам ихсэн ийм л нөхцөл байдал руу очиж байгаа. Тэгэхээр энэ Монгол улс шиг ийм өргөн уудам нутагтай газарт яадаг вэ гэхээр таталцлын төвүүдийг хот болгож хөгжүүлж тэрнийгээ одоо улам сайжруулдаг ийм зүйл байна. Жишээ нь одоо баруун бусад ховд наашаа эргээд хар хорон тэгээд одоо уламжлалт дарахын эрдэнэт байна, далан задгад байна. Тэгээд чоо болсон энтрийг одоо таталцлын төв болгож тэрнийгээ хот болгож хөгжүүлсний үр дүнд тэндээ одоо хүмүүс сайн үйлчлэгээ авч илүү сайн одоо эдийн засгийн болон нийгмийн одоо харилцаанд орох ийм одоо боломжийг бий болгосны үр дүнд энэ хот руу төвлөрдөг төвлөрөлт чинь багасах байхгүй. Тэгэхээр энэ одоо шинэ таталцлын төвүүдээр хамгийн ихний эжинд юу хийх ёстой бэ гэхээр тэнд сургуулиудыг их сургуулиудыг байгуулах ёстой. Улаанбаатароос энэ их сургуулиудыг бүгдээрээ ийшээ ирж байгаа бүгдийг багасгах ёстой. Дээрээс нь эмнэлгийн үйлчлэгээ маш их авж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод тэр их том одоо хавдрын эмнэлэг барьж байгаа оронд бүсийн төвүүдээр сайн хавдрын эмнэлгүүдийг барьсны үр дүнд тэндээ үйлчлэгээ авдаг, эмнэлгийн үйлчлэгээ авдаг, наашаа явдаг болох ийм л одоо бүх зүйлийг хийх байхгүй. Тэгэхээр энэ одоо асар их хурдтай нэмэгдэж байгаа энэ одоо хотын хөрөнгө оруулалт чинь улам хотыг хамгийн сайн хөгжилтэй болгоно. Гэтэл бусад 21 аймаг чинь нийтдээ 2 их найд төгрөгийн зардалтай байгаа шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотод 6 их найд төгрөгийн зардалтай байж байгаа. Хүн амын талан амьдардаг хөдөө орон, талаас илүү амьдардаг хөдөө оронд 2 их найд байхад Улаанбаатар хотод 6 их найд байна. Энэ чинь өөрөөр хэлбэл хот маш хурдтай хөгжинө гэсэн үг байхгүй. Энэ хэрээрээ тэнд одоо энд ирж амьдрах тэр иргэдийн сонирхол чинь улам нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээ энэ хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтыг хаячаад, таталцлын төвүүдийг хаячаад тэгээд одоо ингээд Улаанбаатар хотын бүх дүүргийг хот болгоод ингээд явах юм бол эн чинь бас та нарын тэр одоо утаатаа тэмцээд байгаа, төгжрөлтэй тэмцээд байгаа тэр ажлууд чинь бүгдээрээ одоо салхинд хийсэх мэт алга болно. Ягаад бол хүн ам ихсэх тусмал нөгөө төгжрөл чинь хэврэл байна. Хүн ам ихсэх тусмал тэр дэд үтсийн чинь ажлыг шийддэг учраас утаа чинь ихсэн хэврэл байна. Энэ хөрөнгө оруулалтууд чинь усанд асгасан одоо элсэнд асгасан ус шиг л болно гэсэн. Тийм учраас би энэ хуулийг анханасаа дэмжээгүй. Тэгэхээр энэ хууль одоо 1 жилээр хойшиж байгаа юм байна. Тэгээ маш их асуудалтай байна чинь. Тэгээ газар нутгийн асуудлыг баг иргэдийн хурлаар шийдэн мэдэн зөндөө асуудалтай. Тэгээ энэ хууль бүр тэр чигээр алгууласаа гэж би бодож байна. Баярлалаа. За Бөхчлөөний Пүрэв Дарч гишүүн. За 4 номерын анаа ажлын санд бүгд эндэр дээрээс хариулахаар байгаа шүү. 4 номерын эндэр. 4 номерын эндрийн микрофон өгье. За Пүрэв Дарч гишүүний саяны би хэлсэн үгэн дээр нэг тайлбар ихгүй болохгүй нэ. Нэгдүгээрт нийслэлийн төсөв 2023-2024 онд төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал яг адил тэнцүү хэмжээтэй 3.2 их найдаараа явж байгаа. Энэ олон нийтэд нэг ийм ташаа мэдээлэл буюу 6 их найдын одоо төсөвтэй болчлоо гэдэг тоовол хаанаас гарч ирсэн бэ гэхээр 20 минутын хот буюу сэлб дэд төвийг хэрэгжүүлэхтэй холбоотой гадаад бондыг босгосон тэр өртгийг төсөвдөр одоо дурдж явж байгаа. Энэ төсөл 2027 оны 10 сар гэхэд
одоо дуусгаар төсөл байгаа. Энэ төслийн санхүүжилтийн эргэн төлөлт 2027 оны 10 дугаар сард төлөгдөж дуусна гэдгийг нэгдүгээрт хэлье. За хоёрдугаарт Улаанбаатар хот хөгжих гээд байна. Хөгжихэн дэмий хөдөө орон нутгуудын таталцлын асуудал орхигдно гэдэгтээ бол би санал нэгдэхгүй байгаа. Энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг одоо боловсруулсан хүмүүсийн нэг нь миний бие байгаа. Өнөөдрийн 21 аймгийн төвүүд нь дандаа сумын статустай байгаа. Хилийн дагуух бүх одоо бомтууд нь мөн одоо багийн статустай байгаа. Тэгэхээр бид нар засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж хот суурин газар гэдэг хоёрынхоо зааг ялгаа гаргаж хот суурингийн хөгжлийг бий болгохын тулд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2019 оны Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиглэлийг хот тосгонд шилжүүлэх замаар хот суурингийн хөгжлийг дэмжих юм бодлогыг гаргаж ирсэн юм а. За энэ хууль өнөөдөр яагаад хэрэгжих боломжгүй болсон нэг шалтгаан бол улсын хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдаж амжаагүй. Өөрөөр хэлбэл шинээр байгуулагдсан хот тосгодын хилийн заагийг тогтоох улсын хурлын тогтоолын төсөл боловсруулагдаж орж ирээгүй учраас энэ хууль хэрэгжих боломжгүй болчихдог. Өөрөөр хэлбэл бид нар энэ одоо хууль хэрвээ их хурл ингээд хойшлуулж чадсан тохиолдолд энэ нэг жилийн хугацаанд бид нар яаралтай хамгийн түрүүнд шинээр байгуулагдж байгаа бүх хот тосгодын хилийн заагийг тогтоосон улсын хурлын тогтоолын төслийг одоо батлах шаардлагатай байгаа. Хоёрдугаар хот тосгоны хуулийг хэрэгжүүлэхдээ холбогдуулан авах зарим арга хэмжээний тогтоолыг бас давхар баталж өгөөд тэгээ бид нар нэгэнт энэ үндсэн хуулийн реформ шинжилгээний дагуу суурин газрын соёл иргэншлийг дэмжих гэж байгаа энэ эрх зүйн шинжилгээ цаашид үргэлжлүүлэх нь зөв байхаа гэж бодож байна.